Жамралтын өдрөө сайхан өнгөрөөж өгнө манайхан галзуу кино сувагта тавтай морил. Мөрөөгийнх нь энэ удаад ярьж өгөхөөр сонгосон галзуу кино бол 2008 онд гарч байсан Iron Man. Зангид буруу намлсан ёсоор Marvel-ийн кино ертөнц рүү албан ёсоор орсноо мэдэгдэе. Тэгээд эхнээс нь ярихаар төмөр хүнээс эхэлдэг юм шиг байна. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд Unitel хамтран ажиллаж байна. Манайхан цаан чин эргэлт бүр бэлэгтэй датадын урамшуулал илүү том, илүү олон бэлгийн сонголтоогоор эргээд ирсэн байна. Unitel-ийн бүх хэрэглэгч Unitel app болон Tokyo app-аар дамжуулаад 4 GB түүнээс дээш дата багц идэвхжүүлэх бүрдээ хүрд эргүүлэх хэрэгтэй болно. Хүрд эргүүлэх бүрд бэлэгтэй гэж байгаа. Таныг 50 GB датагаас авгуулад iPhone 17, Samsung Galaxy S25 Ultra, Dyson агаар цэвэршүүлэгч гэх мэт олон бэлгүүд хүлээж байна. Датагаа аваад хүрдээ эргүүл, бэлгээж ав. Эргэлт бүр бэлэгтэй. Датадын урамшуулал иргэн ирлээ. 4 GB-аас дээш дата авах бүрдээ хүрдээ эргүүлж бэлэг аваарай. За тэгээд сабаа дараагүй хүмүүс маань сабаа дараад дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбараа эхлүүлье. Тэр бомтон Тони Старк бол гоц ухаантай хэмжээлшгүй баяны гэн. Тэр хар багасаа гоц ухаантай гэгддэг байж. Тиймээс ч хар багасаа технологийн салбарт цахиур хагалж энэ нь тэрэнд асар хэд хөрөнгийг бүтээж өгсөн байна. Тэр эцэг Howard Stark-аас зэвсгийн технологийн тэргүүлэгч компани болох Stark Industries компанийг өвлж авчээ. Тэр өдөр Тони Старк Афганистанд очоод Америк нэгдсэн улсын айрамд өөрийн бүтээсэн шинэ пуужин болох Jericho пуужинг амжилттай танилцуулаад буцаж явлаа. Гэвч буцах замдаа тэдний цовоо хотолдод орно. Тэгээд Тони Старк дэлбэрэлтэд уртууд ухаан алддаг. Ухаан өрхт нь исламын бүлэглэлийнхэн тэрнийг барьцаалчихсан бичлэг хийж байлаа. Дараа нь дүрс тухайн үйл явдлаас 36 цагийн өмнөх үйл явдал руу шилждэг. Лас Вегаст болсон нэг шагнал гардуулах арга хэмжээгээр Тони Старкийн түүхийг бичлэг болгон үзүүлж байна. Төрөлхийн гоц ухаанд нь тэрээр анхны цахилгаан хэлгээний хавтанга 4 настайдаа бүтээж байсан бол 6 настайдаа анхны хөдөлгүүрээ зохион бүтээсэн байж. 17 настайдаа MIT-г төгсөж улмаар эцэг Howard Stark-ыг нас барсны дараа аавынхан сайн найз Obadiah Stane-ийн тусламжтайгаар компаниг нь удирдах болсон байна. Танилцуулгын дараа хурандаа James Rhodes тайзнаа гарч ирээд хамгийн шилдэг эрдэмтэн судлаач шинийг санаачлагчдад олгодог онцгой шагналын эзнэр Тони Старк шалгарсан гэдгийг зарлана. Гэвч Тони Старк тус нэр хүндтэй арга хэмжээндээр байсангүй. Тиймээс тэрний оронд Obadiah Stane тайзнаа гарч шагналыг нь өмнөөс нь авдаг. Тонигийн хамгийн сайн, нөгөө талаас хамгийн муу чанар бол энэ. Тэр үргэлж зогсоо зайгүй ажиллаж байдаг. Чи тэгмээргүй хүн юм аа. Оо, сайн уу? Альвэ дахиад нэг тойрог үзчих. Маа, энийг ав. Оо, энэ үү? Амархан байлаа шүү. За, намайг уучлаарай да. Тони хурандаа Джеймс хоёрыг казино дотор уулзаж байтал сэтгүүлч Кристин Эверхарт ирээд Тонигоос ярилцлага авахыг хүсдэг. Тэгээд ярилцлагынхаа үеэр тэрнээс Тонигийн удахгүй хийх гэж байгаа зэвсгийн гэрэн зөв зүйл мөн эсхийг асууна. Хариуд нь мань хүн хожим хэрв хизээ нэг цагт дэлхийн 3 дугаар дан эхлэхэд бид зэвсэггүй байвал яаж ард түмэндээ туслах болж байна гэж зөрүүлээд асуудаг. Ингээд хэсэг ярилцсны эцэст Тони Кристинийг дагуулад Калифорнийн Малибуд байрладаг гэртээ дагуулж очиод тэнд хамтдаа шөнийг өнгөрүүлцгээв. Маргааш өглөө Кристин Тонигийн гэрт ганцаараа сэрлээ. Тэрнийг өглөө босоход Тонигийн AI туслах Jarvis угтаж мэдчлээд цаг агаарын мэдээ болон бусад мэдээллүүдийг дамжуулдаг. Гэрт нь ганцаараа үлдсэн Кристин гэрийнхэн эд зүйлийг сонирхож үзсэн ч бүрэн цахимжсан Тонигийн гэрийн чухал өрөөнүүд бүгд тусгай хамгаалалтаар хамгаалагдсан учраас Кристин дотгошоо нэвтэрч чадсангүй. Тэгсэн Тони гэрээсээ яваагүй харин засварын газартаа Jarvis-ийн тусламжтайгаар нэг эвдэрхий машиныг засаж зогсоно. Энэ үеэр тэрний хувийн туслах Pepper Potts яарч ирээд тэрнийг Афганистан дахь чухал уулзалтаас хоцорч байгааг нь сануулад хувийн онгоц нь хүлээж байгааг хэлнэ. Тоник Бугатигаа унаад онгоцны буудлын дээр ирэхэд хурандаа Джеймс тэрнийг хүлээж байлаа. Тоник хоцорч ирсэнд тэр дурамчхан байлаа. Чи намайг 3 цаг энд хүлээлгэлээ. Уучлаарай да. Альвэ явцгаая. За Афганистанд. Сайн байна уу генерал? Тавтай морил, ноён Старк.
За Афганистанд очсныхоо дараа Stark өөрийн компани бүтээсэн тусгай буужинг танилцуулна. Энэ буужингууд нисэж эхлэх цагт би та нарт өөрийн биеэр баталгаа өгье. Муу залуус агуугаасаа гарч ирэхийг хүсэх болно. Энэ бол Jericho. Ингээд Тони шинэ буужингаа амжилттай танилцуулаад буцахдаа отолдод орсон нь тэр байлаа. Тониг ухаан ороход тэр нэг харанхуй агуу дотор хэвтэнэ. Тэрний бие сайнгүй байснаас гадна цээж рүү нь янз бүрийн утас хол бичиж. Тэгсэн тэр утаснууд нь тэрний хажууд тавьсан аккумулятортай холбоотой байхыг хараад мань хүн гайхаж цамцаас өгч хартал цээжинд нь нэг төхөөрөмжийг суулгасан байгаа харагдана. Тэр төхөөрөмжийн тусламжтайгаар амьд яваага Тони тэрхэн мөчөд ухаарлаа. Сандарсан Тони эргэн тойрны хартал нэг үл таних хүн хажууд нь сууж байгаа харагдлаа. Тэр хүн өөрийгөө Йенсен гэж танилцуулна. Тэрээр шилдэг эмч Тонигийн нэгэн адил гоц авьяастай зохион бүтээгч байлаа. Тэр ч бас Тонитой адилхан барьцааны хүн аж. Тэгээд террористууд Тониг авчирхад тэр цус алдаж ухаангүй хэвдэж байсныг нь Тонид ярьлаа. Тэгээд тэр амийг нь аврахын тулд яаралтай мис засал хийсэн ч цээжинд нь зоогдсон бөмбөгний хэлтэрхий зүрхэнд нь хэтэрхий ойрхон байсан учраас цээжинд нь тусгай электрон соронзыг суулгахаас өөр аргагүй болсон гэдгээ бас тайлбарладаг. Тэдний ярилцаж байх зур барьцаалагчид ирсэнд тэд ч гараа өргөн зогсцоолоо. Барьцаалагч өөрийнхөө хэлээр ямар нэг юм хэлсэнд Йенсен тэрийг нь орчуулж хэлнэ. Тэр тавта морил Тони Старк гэж байна. Хамгийн агуу үе олноор хөнөөгч чамаар дамжуулаад биднийг мессежийг түгээхийг хүсэж байна гэж байна. Би татгалзаж байна. За ингэ цаадуулан Тониг тамалж зовоож эхэлнэ. Цэежнээс аккумулятор холбосон Тони хаа явсан газраа аккумулятороо тэрч явдаг байлаа. Террористууд Тонигоор тэрний бүтээсэн Jericho буужинг бүтээлгэж авахыг хүсэж байсан нь тэр байж. Хэрвээ Jericho буужинг бүтээж өгсөн тохиолдолд тэд Тоnig сулж явуулна гэж амлана. Харин тэр буужингаар нь тэд Америк руу довтлохыг хүсэж байж. Йенсен тэрэнд энэ бүхнийг орчуулж хэлж өгнө. Эндээс зүгтах ямар нэг арга зам байгаа юу? Энэ бол уулархаг нутаг. Хинч энд ирж биднийг аварч чадахгүй. Нөгөө тэгүр тэд террористуудад буужиг хийж өгсөн ч өөрсдийг нь эндээс амьд явуулахгүй гэдэгт тэр хоёр итгэлтэй байлаа. Тиймээс Йенсен тэр хоёр эндээс орохын тулд өөрсөддөө зориулж тусгай өмсгөл хийж авахар сэтгэл шулуудна. Учир нь тэдэнд өөр арга зам байсангүй. Тиймээс тэд буужин хийж өгнө гэж амлаад барьцаалагчдаар жижигхэн ажлын байрыг биелдүүлж авдаг. Тэгэд буужин хийхэд хэрэгтэй гэдэг тайлбараар өөрсөд нь хэрэгтэй эд зүйлсийг барьцаалагчдаар гаргуулж бас авна. Тэднийг барьцаалсан террорист бүлэглэлийг 10 цагрэг гэдэг болохыг Йенсен тэрэнд тайлбарлаж өглөө. Сонирхолтой нь тэд Тонигийн хамгийн үнэнч үйлчлүүлэгчд нь байлаа. Учир нь тэд Тонигийн компаниас зэвсэг худалдаж авдаг байж. За ингээд ажиллаж байхдаа Тони нэг буужин дотроос бага хэмжээний палладиум гэх бодисыг олно. Тэгээд тусгай өмсгөлөө хийж дуусгахын тулд дахиад илүү их палладиум хэрэгтэй байлаа. За ингээд Тони тусгай өмсгөлийг нь ажилуулах, бас зүрхийг нь зогсоолгүй цохилуулж байх зариулалттай нэг төхөөрөмжийг бүтээлээ. Тэд үүнийг arc reactor гэж нэрлэдэг. Энэ реактор нь Тонигийн зүрхийг олон 10 жил цохилуулах хүчтэйгээс гадна илүү хүчтэй эрчим хүчийг богино хугацаанд гаргах боломжтой байлаа. Дараа нь Тони Йенсэд өөрийн хийхээр төлөвлөж байгаа төмөр өмсгөлийн загварыг харуулна. Тэд энэ өмсгөлийг эрх чөлөөнд хүргэх гол түлхүүр гэдэгт итгэлтэй байлаа. Террористууд байн тэр хоёр дээр ирж Тонигийн хийж байгаа ажил нь Jericho буужингийн загвартай нийцэж байгаа эсхийг шалгана. Хэдийгээр тэд Тонийг буужин хийж байна гэж бодож байсан ч загвар нь баг зэрэг өөр байгаад гайхацгаана. Хэтэрхий удвал тэдний төлөвлөгөө илчлэгдэнэ гэдгийг ойлгож байсан Тони Йенсен хоёрч ажилдаа яаравчлана. Ингээд тэдний төмөр өмсгөл ажиллаж эхлэхэд тэд агуугаас дайрж гарахаар бэлтгэж эхэллээ. Энийг анзаарсан террористууд тэднийг зогсоох гэж оролдсон ч тэдний зэвсэг хавьгүй илүү хүчтэй байдаг. Тонигийн өмссөн төмөр өмсгөл сум нэвтрэхгүй учраас террористууд тэрнийг яаж ч хичээсэн зогсоож чаддаггүй. Тоник агуу амсар дээр ирэхэд харамсалтай нь Йенсен хүнд шархтжээ. Тони төлөвлөгөөнийхөө дагуу тэрнийг аваад явахыг хүссэн ч хэтэрхий их цус алдсан Йенсен амьсгал хураадаг. Ингээд ууралсан мань Тони агуугаас гарч ирээд өөрлөө нь буудсан террористуудыг галдаж шатаагаад тэнд хураалттай байсан сум зэвсгүүдийг дэлбэлж эхэллээ. Мань террористууд бүх хүчээрээ тэрэн лөө буудсанд энэ байдлаар удаан тэсэхгүй гэдгээ ойлгосон Тони тэр зэргийн баазыг дэлбэлж орхиод бүх хүчээ шавхаж төмөр өмсгөлийнхөө тэрэлтийг ажилуулад дэлбэрэлт дундаас нисч гараад холгүйхэн байх нэг элсэн манхан дээр ундаг. Ингээд элсэн цөлөөр алхаж явсан тэрнийг удалгүй хурандаа Джеймсийн нисдэг тэрэг олоод аварна. Хэр хөгжилтэй байв да. Дараагийн удаа надтай хамт явж гин шүү. Окей. Удалгүй Калифорни дахь цэргийн баазын онгоцны буудал дээр аврах том онгоц газардсанд дотроос нь биеийн сайнгүй байгаа Тони Старкийг хурандаа Джеймс суугдсаар гарч ирлээ.
Старкийг үгсэн гэж бодож гашуудж байсан Pepper Potts тэрнийг эзэн минь дугааг хараад баярлана. Тэгэд машинд суусан хойно Тони имлэг явхаас татгалзаж туслахдаа надад Америк чизбургер болон босод зүйлсийг бэлт. Тэгэд надад зориулж хэвлэлийн хурал зарлал гэж тушаалаа. Тэндээс Старкийг шууд үйлдвэр дээрээ ирэхэд Obadiah Stane тэрнийг баярлан угтаад компани байранд нь цугласан хэвлэлийн хинлүү дагуулад очино. Тэгсэн хэвлэлийн хурлын үеэр Shield-ийн агент Phil Coulson ирээд Тонийг барьцаалагчдын гараас яаж зогтсон талаар нь мэдүүлэг авах шаардлагатай байгааг хэллээ. Тони хэвлэлийн хурлын эндрийн урд суугаад компанийн нь бүтээж байгаа зэвсгийг Америкийн дайснууд нь худалдаж авч Америкийн эрх ашигын эсрэг ашиглаж байгаад санаа зовох болсон гэдгийг хэлээд компанийнхаа зэвсгийн үйлдвэрийн хэсгийг яг одооноос хааж байгаагаа зарладаг. Бас компани нь цаашид аль чиглэлд үйл ажиллагаагаа төлхөө явуулах болохыг удахгүй шийдэх болно гэдгийг хэлнэ. Би Stark International компани зэвсгийн үйлдвэрийг тадлан буулгаж байна. Тони эргэн ирлээ. Тэр цоо ирүүл байгаа. Харин компанийн талаар бид удахгүй ярилцах болно. Эргэлтбэр бэлэгтэй. Датадын урамшуулал иргэн ирлээ. 4 гигабайтаас дээш дата авах бүрдээ бүр тэргүүлж бэлэг аваарай. Дараа нь Obadiah Тонитой уулзаж зэвсгийн үйлдвэрлэлээ зогсоохгүй байхыг ятгах гэж оролдоно. Бид бол дайны машинууд. Бид зэвсэг үйлдвэрлэснээр энэ дэлхий бүрэн эмх замбраагүй байдалд орохоос хамгаалдаг. Тэгээд ч хэрэг бид ингэж шийдвэл компани хувьцаа унаж компани дампуурна гэж тэр Тонид тайлбарлах гэж оролдсон ч Тони шийдвэртэй бат байлаа. Тэрээр өмнө нь хөгжүүлэх гэж оролдож байгаа зогсоосон байсан Arc Reactor-ын технологид анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж сэтгэл чулууджээ. Энийг амжилттай болно гэдэгт Obadiah эхэндээ итгэлгүй байсан ч Тони тэрэнд барьцаанд байхдаа хийж цээжиндээ суулгасан бяцхан Arc Reactor-ыг харуулсанд цаадах нь сая нэгэн үнэмшиж эхэлдэг. Удалгүй Stark International компани хувьцаа унж эхэллээ. Сэтгүүлчид ашигтай ажиллаж байсан салбараа татан буулгасан Тоник шоолон тагуурхацгаана. Энэ бүх мэдээг Pepper Potts анхааралтай ажиглана. Тони тэрнээс чиний гар хэр том бэлээ гэж асуугаад тэрнийг өрөөндөө дуудлаа. Pepper-ийг ажлын өрөөлөнд ортол Тони тэнд цамцаа тайлжсан сууж байна. Тэр өөрийнхөө хуучин Arc Reactor-ыг сайжруулсан шинэ хувилбараар солих гэж байж. Тэгээд Arc Reactor-а солиход нь туслахыг Pepper-с хүссэн байлаа. Учир нь нэг л зүйл буруугаар эргүүл Тонигийн зүрх газар дээрээ зогсно. Азболоход тэр хоёр хамтраад Arc Reactor-ыг амжилттай сольж чадна. Дараа нь Тони хоригдож байхдаа хийж байсан төмөр өмсгөлийн Mark 2-ыг хийхээр шаргуу ажиллаж эхэллээ. Тэгээд өмсгөлийнхөө нисэх функцийг гэр дотроо туршиж эхэлдэг. Мань хүн олон дахин бүтлгүйдэж өөрийгөө гэмтэхэд ойрхон байсан ч зогсолтгүй хийчихсээр байна. 11 дахь өдөр тест 37 тохиргоо 20 3 2 1 2.5 дээр тавиад үзье. За, юу хэлэх вэ? Программыг суулгасан. Бид одоо онлайн байна. 3 2 1. За ингэ сүүлийн тохиргоог хийж дууссаны дараа Тони төмөр өмсгөлөө өмсөж анх удаага гадаах орчинд нисэж үзлээ. Ингээд баггүй бэрхшээлтэй тулгарсны эцэст Тони гэртээ эссэн мэнд эргэж ирж чадна. Mark 2 өмсгөл нь амжилттай болсонд Тони дотроо их баяртай байлаа. Нөгөөдгөр Mark 2 хувцс нь хэд өндөрт нисэхэд хөлдөх эрсдэлтэй болохыг олж тогтоосон Тони тэр асуудлыг яаж шийдэх талаар бодож эхэлжээ. Тэгсэн Pepper Potts тэрэнд нэг бэлэг үлдээсэн байсан нь Тонигийн сэтгэлийг хөдлөгдөг. Тэр нь жижигхэн шилэн хоргон дотор суулгасан Тонигийн хамгийн анхны хуучин Arc Reactor нь байлаа. Энэ үеэр Тони зурагтын мэдээнээс Obadiah Stane Stark компани нэрийн өмнөөс маш том үдэшлэг зохион байгуулах гэж байгааг олж мэднэ. Тэгсэн ягаад ч юм Stane Тоник урайгүй байлаа. Энэнд нэгдүйтсэн тэр шууд л үдэшлэг рүү явж очино. Тэнд байхдаа Тони Pepper-тэй таарч тэрнтэй ярилцаж зогсдол сэтгүүлч Кристен хүрээд ирнэ. Тэгээд тэдний компани үйлдвэрлэсэн пуужингуудыг Афганистаны 10 цаграг бүлэгмийн террористууд олноор нь ашиглаж гэмгүй тосгодыг бөмбөгдөж байгаа тухай хэлж энийгээ батлах зургнуудыг үзүүллээ. Энийг сонссон Тони ууралж энэ бүхний цаана Stane ажиллаж байгааг гадарладаг. Тэгээд тэрнийг Stane дээр очиход мань нөхөр юу бодоод байгааг гадарлаж өөрийгөө тайлбарлах гэж оролдоно. Тони, чи ийм гинэн байж болохгүй. За ингэ маргалдаж байхдаа Тони тэрнийг өөрийнх нь эсрэг ажиллаж байгааг ухаардаг. Уур нь хүрсэн Тони шинэхэн бүтээсэн төмөр хүний өмсгөлөө өмсөд шууд Афганистан руу нисдэг. Тони ирэхэд террористууд нэг тосгоныхныг хядах гэж байлаа. Аз болоход мань хүн амжиж ирээд тэднийг аварна. Тэрний энэ үйлдэл Афганистанд ажиллаж байсан Америкийн цэргийн хүчний удирдлагын анхаарлыг татдаг. За ингэ Тоник буцах замд Америкийн агаарын хүчний онгоцууд дайрч эхэллээ.
Арга барсан Тони тэднээс зугдах гэж оролдсон ч тийм ч амархан зугтаж чадахгүй нэ. Тэгсэн удалгүй Тониг хөөж явсан хоёр онгоцны нэг Тониг далавчаараа мөргөөд дэлбэрч нисгэгч нь арай ихэн гарч амжлаа. Тони, чи надад онгоцны өртөө боллоо шүү. Зарчмын хувьд тэр намайг мөргсөн болохоор би буруугүй. Энэ үеэр 10 цаграг бүлгэллийнхэн Стейнтэй уулзаж энэ бүхний цаана хэн байгааг шалгаж эхэлнэ. Хариуд нь нөхөр Тони Старк өөртөө зориулж супер өмсгөл хийж авсан. Энэ бүх сүрлийн цаана Тони Старк ажиллаж байгаа гэж тэдэнд мэдэгддэг. Бас Тони тэднийг өөрсдийг нь ангуучлана гэдгийг ч хэлнэ. Энийг сонссон бүлгийн толгойлогч Стейнд Тонигийн цөлд үлдээгээд явсан Маркныг загварын өмсгөлийг хүлээлгэж өглөө. Энийг нь хүлээж байсан нөхөр Стейн тусгай долгионы төхөөрөмжөөр тэрнийг хөдөлгөөнгүй болгоод цэргүүддээ тэрнийг дагаж ирсэн бүх хүмүүсийг устгахыг тушаадаг. Тэгээд Маркныг өмсгөлийг аваад тэндээс явна. За харин нөгөө талд тэр бүх террорист халдлагуудын ард Стейн байсныг олж мэдсэн гэдгээ Тони Пепперт хэлж байлаа. Тиймээс Тони Пепперт Стейний компьютерыг шалгаж тэрэнд компанийн технологийн чухал мэдээллүүд байгаа эсхийг нэгтлэхийг даалгана. Учир нь Стейн ашиг олохын тулд тэр бүх технологиудыг буруу гарын хүмүүст худалдах боломжтой гэж тэр бодож байлаа. Ингээд Пеппер Стейний өрөөнд нууцаар нэвтэрч компьютерыг нь шүүж байхдаа Тоник террористууд отолтонд оруулж барьж авсан нь бүгд мань Стейний төлөвлөгөө байсныг олж мэддэг. Пепперийг өрөөнөөс нь гарч явсны дараахан Стейн өрөөндөө орж ирээд компьютерт нь байсан бүх нууц мэдээллүүдийг Пеппер хулгайлаад явсан болохыг олж мэдээд ууралсандаа дэлбэрэх шахна. Тэгээд тэр Тонигийн зохиосон Arc Reactor технологиг хөгжүүлэхээр ажиллаж байгаа эрдэмтэд дээр ирээд хэр урагштай байгааг нь асуулаа. Тэгсэн цаадуул нь тэр технологийн учрыг төдийлөн олж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрнө. Үүнд нь уралсан нөхөр Тонигийн гэрт очиод тэрнийг тусгай долгионы төхөөрөмжөөр хөдөлгөөнгүй болгож цээжинд нь байсан Arc Reactor-ыг сугалж авчихад яваад өгдөг. Arc Reactor байхгүй бол Тони удахгүй үхнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Гэвч Стейнийг гарч явсан хойно Тони бүх хүчээ шавхаж ажлын өрөө рүүгээ бууж мөлхөж явсаар Пепперийн өгсөн бэлгийг хагалж хуучин Arc Reactor-аа залгаж арай хийнэг юм амьд үлдэж чаддаг. Харин нөгөө талд Стейн Тонигийн цээжнээс сугалж авсан Arc Reactor-ыг илүү том реактортой холбож ажилуулад Тонигийн хийсэн эхний загварыг сайжруулж бүтээсэн төмөр хүний хувцсыг өөрөө өмсөд гэрчүүлдэхгүй тулд Пепперийг хөнөөхөр явлаа. Энэ үеэр Тони Марк 2 загварын шинэ өмсгөлөө өмсөж яарч ниссээр Пепперийг алуулахын даваан дээр амжиж ирнэ. Ингээд Марк 1 загварын хуучин төмөр хүн Тони Старк, Марк 2 загварын шинэ төмөр хүн 2 хоорондоо ширүүн тулалдцгаана. Марк 1 загвар маш том илүү хүчрхэг байсан учраас хаалц тулалдаад тэрнийг дийлэн гэдэг хэцүү болохыг удалгүй Тони ойлголоо. Тиймээс Стейнийг нэг аргаар ялахаар шийдэж тэрнийг дагуулад дээшээ нисдэг. Ийм байдлаар удаан нисэх боломжгүй Жарвис Тонид сануулж байсан ч Тони юу хийж байгаагаа сайн мэдэж байлаа. Улмаар тэр хоёр ниссээр хит өндөрт гарсан хойно Стейний төмөр хүн хөлдөж нисэх боломжгүй болоод шууд газарт унана. Харин Тони үлдсэн багахан эрчим хүчээ ашиглаад газарт эсэмэнд бууж чаддаг. Тэгсэн газарт унсан Стейний төмөр хүн эвдрээгүй байлаа. Тиймээс Тони тэрнлүү дайрч орно. Гэвч хаалц тулалдахад Тонигийн хүч бас л хүрдэг. Тиймээс Тони эцсийн арга хэрэглэхээр шийдэж Старкийн үйлдвэр дээр ажиллаулж байсан аврах том реакторыг тултал нь ажиллуулж өөрийнхөө болон Стейний цээжинд байгаа Arc Reactor-уудыг эвдэхээр шийдлээ. Ингээд Тонигийн зааврын дагуу Пеппер үйлдвэр рүү ороод реакторыг тултал нь ажиллуулсанд реактороос асар их эрчим хүч гарч Тони болон Стейн хоёр хоёулаа газарт унцгаана. Нөхөр Стейн үйлдвэрийн дээврээс доош унж амиалдсан бол Тони азар үйлдвэрийн дээвэр дээр үлдээд амьд гарч чаджээ. Маргааш нь Тони урьд шөнө үйлдвэр дээр нь болсон үйл явдлын талаар хэвлэлийн хурал хийх ёстой болсон байна. Энэ үеэр Шилдийн агент Фил тэнд ирээд Стейн золгүй байдлаар ослоос суулж амиалдсан. Харин төмөр хувцастай хүн бол зүгээр нэг бие хамгаалагч гэж зөвлөдөг. Удалгүй тэрний найз хурандаа Джеймс хэвлэлийн хурлыг нээсэнд Тони олны өмнө гараад үннийг хэлэхэд би бол төмөр хүн гэж өөрийгөө хүлээн зөвшөөрснөөр кино маань конец фильм. Зяин түрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Галзуу киноч тэгэл галзуу л байх юм да, тийм ээ? Моброгийнхэн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд Unitel хамтран ажиллалаа.
Цаан чин эргэлт бүр бэлэгтэй датадын урамшуулал илүү том, илүү олон бэлгийн сонголтоогоор эргээд ирсэн байна. Unitel-ийн бүх хэрэглэгч Unitel app болон Toki app-аар дамжуулаад 4 ГБ түүнээс дэш дата багц идэвхжүүлэх бүрдээ хүрд эргүүлэх эрхтэй болно. Хүрд эргүүлэх бүрд бэлэгтэй гэж байгаа. Таныг 50 ГБ датагаас авахуулаад iPhone 17, Samsung Galaxy S25 Ultra, Dyson агаар сэвэршүүлэгч гэх мэт олон бэлгүүд хүлээж байна. Датагаа аваад хүрд эргүүл, бэлгээж ав. Эргэлт бүр бэлэгтэй. Датадын урамшуулал иргэн ирлээ. 4 ГБ-аас дэш дата авах бүрдээ хүрд эргүүлж бэлэг аваарай. За тэгэд Marvel гэдэг ертөнц рүү алхаж орсон хэдүүлээд мөн ч олон кинонууд байна да. Бороо яг хард хардаас нь ярьж өгнө гэж амлаж чадахгүй. Тэгээд одоо бусад галзуу кинонуудтай холиосолтой юм чинь явна шүү дээ, тийм ээ. Энийг та нар маань ойлгоно гэж найдаа. За тэгээд Саба Драгун Саба атардсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар шин 7 хоногтоо эргээд уулзцгаая.